Чингис хаан бол үнэхээр агуу эзэн учраас дэлхий дахны эрдэм чадaltaй хүмүүс бүгд тэрэнд хүчээр өргөж байна шүү дээ. Гэвч харин шашинт дээ. Тийм ээ. Дэлхийн бүх шашинг нэгэн адил дээсэн үздэг хаан байгаа юм. Гэхдээ Аллах Тэнгэр налын шашныг жинхэнэ зөв шударга шашин гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм болохоор налын шашинт нь дэлхий дахныг эзэгнэн ноёрох учиртай. Энэ ачлуу минь та нар баруун зүгийг эзэгнэн дахирч чадсандаа толгойч нэрвчихсэн бодол та. Монголчууд хичнээн хүч зөрөгтэй чи төсөөлөхгүй байна. Би бараг дэлхийн талыг нөрсөн хүн. Тийм болохоор Чингис хааныг биед хүн байхгүй гэдэг ам бардам хэлэх байна. Улсын ам бид хоёроос дийлэхгүй гэж юу? Та юу гинэ? Би хууч нөхрийн хувьд чамд гэж хэлэхэд Чингис хаанаар оролцсноос адаг ирээн барыг нүцгэн гараараа барих гэсэн нь дээр байна. Гүнээр ингэж юу? Бараар оролцвол өөрөө л идэвхжинэ. Харин Чингис хаанаар оролцвол хоризм улстайгаа цөөрнө. Тэгвэл би ихтэй чиний тэр алт мөнгө Эрдэнэс баялагийг идээд орхив доо. Юу гинэ? Чи тоглоогүй зү дүү минь. Энэ хүнийг Монголын бүх худалдаачдын хамт нарвчил. Бараагийн дураагаад ансан тэмдэглэв. Би энэ Монголын тагнуулуудыг ганцхан хашраахад бид ягайгүй. Инач бэсэ дитги. Хайрхан минь амир шөжөж. Амир шөжөжтэй. Чи юу ч вэ? Адэ яа. Рухшаа. Хүргэлгэндэ. Хайр хүргэл. Яваад гараа. Яагаад биднийг барьж байгаа бэ? Биднийг яагаад барьж байгаа бэ? Юу гинэ? Чи юу гэж вэ? Бүгд үгсэн. Нэг ч хүн үлдээгээгүй. Хайрхан тэднийг толгой дээр аваачиж Монголын заншлаачд гэж таацсан. Таацсан хүмүүсийн толгойг аваад хүмүүст харуулж байсан. Үнэхээр нүд халтрим. Харахын аргагүй аимшигтай байсан шүү. онд хоризмын хэлийн бомбод адраарч болсон энэ өчүүхэн маргаан нийт хоризм угаач барахгүй Европ дахинан хичнээн их балаг тарихыг ёс төргүй эд хөрөнгөнд толгоогоо мэдүүлсэн адраарын захирч харьхамж өөрөө мэдээгүй юм. Тухайн үеийн улс орнын харилцаанд хэдэн зуун худалдаачдыг алснаас үүдэлтэй дайн тулалдаан цөмгүй үүдэн гарч байсан. Гэхдээ энэ удаагийн хэрэг явдал дэлхийг ноёрхохыг санаарахч хоёр улсын хооронд болсноороо онцлог юм аа. Мөнхөх тэнгэр салгилан усах оном мөрөн дүнхийн хөхрөх болсон халдан уулмын харээзм улс энэ дайныг өдөөгч гэдгийг та бүхэн гэрчлэх үйсаа. Эдний сэлэм дайны талбарт ялгуулсан ялалтыг байгуулсангүй. Харин тэд миний гартан ганц ч мис барайгүй 499 энгийн номхон худалдаачдыг өнөөлсөн байна. Миний сэтгэлийн харуулсал шаналлыг үгээр илэрхийлэн хэлэх арга алга мөнхөх тэнгэр минь надад өшөөгөн авах хүч шаарддаг түн.
метрийн мөнгө хөх тэнгэртэй 3 өдөр 3 шөнө татварлах юм гэлөө. Чингис хаан! Хориодом руу дахин илчилгээж хэргийн эзэн тэр хайрхныг над руу явуул гэж шаардлагаар хийлээ. Алт мөнгө хараад совдөг сэтгэл төрдөг хүн гэлөө. Би тэрний нүд рүү хайлуулсан мөнгө тутгаад өгье лөө. Адуурчтай үг яриагаар биш. Эрдэмсээр ярил таарна. Хориодомд тэр хөдөлгөөн мордъя. Чингис хаан! Чингис хаан! Аавхан тусам маггүй урсгасан. Хэрвээ Хориодмын хаан миний шаардлагыг хүлээж авахгүй бол миний дүүнэр, өргөмөл дүүнэр, үр хүүхдүүдийн маань цус та нарын танилэн урсах болно. Чингис хаан! Чингис хаан! Хайрхан бол жинхэнэ үнэн ариун сүлжигтэй биш. Агдар ихэд ийм том алдаг үүдэх гэж. Тэр Монголын 500 тагнуудыг алсан юм дээ. Тэр чинь хутлаа хоосон чад явг. Энэ сахлаараа андгаали. Үний төрөнгөн шундаг тийм амтнд эрүүд ухаантай хүн ганц сургааш найд харуулахгүй байсан. Тэгэхээр отраар хотын захирагч байх ямар хэрэгтэй? Байлдааны байгуулсан хүн шүү. Гэхдээ эрүүдээ маш том нүгэл үлдлээ. Монголын 500 заншлаач хийгэл зүй дуусглаа гэсэн шүү дээ. Наад гаваад яв. Заншлаач нар байдаг гэсэн 500 хүнийг яхаараа ямар дэмжиггүй болдог вүлээ. Тэр тусмаа танаас асуулгүй шүү. Хайрхнаас асуух хэрэгтэй. 500 энгийн худалдаачдыг алж хөнөөнө гэдэг ямар ч соёлтой улс орны хувьд төвчгүй муухай юм. Эд одоохон тэдэнд элчилгэн энэ тухай тайлбарлуулах хэрэгтэй. Яагаад тэрв? Чингис хаанаас айгаа яв. Манай төмөр мөрийг дэнжин яасан аймхаа болчихоо. Бадмад явдлаар баатар болдог гэж юу? Агуул Султан хаан таныг ихтэйг нь уулзъя гэж байна. Одоохон гэж байна. Надад суулдаг чи ингээд архи. Ихтэйгэнтэй уулзсны дараа хайрхны асуудлыг нэг тийш болгоё. ертөнцийн тэргүүн эзэн Мохаммед Султаны өмнө амгалан айлтгая. Айлва ариундад шудраг үнний бүрэлва хорвоогийн хамгийн агуу их Турхан хатан таныхан амар амгалан айлтгая. Нааша хүрээд ирдэ. Жин гэнэ. Хатаэж ашиг сонж хүн алсан учирч. Мэдлээ. Лавтер удам муутай өхдрийн чөнхөө ондоо санаа гарч хамт ховлсон байх. Тэрвэл хов живийн дунд төрсөн хоншоор худалдаж худал үннийг тонгоруулах нүгэлтгүш. Тэр Монгол хүнээс айх мөртөө бас миний хаан ухсааны олон хаадад хорсохтой сая худал үний юм жохож хөрөг нөмрүүлж байна. Тийм үгүй юу? Тийм ээ. Тийм ээ. За яах вэ? Тэр удам муутай өхнөөс нь төрсөн хүү болох доорт гаралтай гэдэг үйл ажиллагаараа гэрчилжээ. Ийм болох доорт гаралтай болохоор ван хөвгөн болох хэрхэмгүй. Яаж гуртан гаралтай өрхөм гаднаас нь төрсөн хүү сая ван хөвгөн болох хэрхэмтэй. Эмэгэж. Атхан хүүчин сая чиний хамаг тохиромжтой жалгамжлагч. Хатаэж. Хатааг хоолмэг. За, чи мэдэж ав. Хаан ухсааны олон хаадл сая чиний Монгол хүний мөхөөхөд тусал дийл. Хөөмн байлтахаар бэлтгэв. Манус бол далайсан зүгдэн дагжуулдаг дайчи алдартай улс. Одоо Монгол хүний өргөсөөсөн маллын алдыг томчих юм шүү. Яваа. Бас л бүтлэг үлдэж мэдхээр байна. Хаанта. Бас тийм үеж мэдэн шүү. Жамтгээ ямар нэг арга байна уу? Мохаммед бол хоригдсан. Тэнтхийн нутаг орны байдлыг сайн мэдэх хүн болохоор тэрний туслахчаар явуулж болох юм шүү дээ. Эна. Эцэг нарын аюулгүй байдлыг хамгаалж чадна.
Харин жинхэнэ чинь тухайд гэвэл Уйгур жанжин жин хайг явуулбал ямар вэ? Тэр чинь далын шашинтан шүү дээ. Жинхаа эр зэрэгтэй хүн болохоор энэ чухал хүнтэй үрийг биелүүлж тавч чадсан шүү. Их Монгол улсын эд жинхэнэ мусульман жин хайдивэр Хорезм улсын Султан хаан таны амрыг ирэн нэмчилж байна. Монголын эрхэм ээлж нараа Аллах тэнгэр өгөөмөрлөө. Манай Чингис хаан олон тооны заншлаач нараа бидэн рүү эдгэж манай улсын цэрэг эдийн засгийн байдлыг тагнуулах гэснийхээ төлөө та бүхэн уйлшруулахаар ирсэн биз дээ. Дорны эрхэм соёл хятад оронд маш сонирхолтой нэг зураг байдгийг эрхэм султан таалав сонсоо байдгүй. Ямар зүргүү? Чихээ тагнаад хон хулгайлах гэдэг. Юу гэсэн утгатай юм? Нэг нь тэнэг хулгайч бусад айлын гуйлын хонхыг хулгайлах гэхдээ хонхны дууг эзэгтэн сонсохгүй тулд чихээ таглан хонхыг хулгайлах тухай юм да. Амаатат. Султан хаан минь. Танай Отраар хотын захирагч хайрхан манай 500 энгийн номхон худалдаачныг өнөөж эд барааг нь тонсон явдал үнэхээр сонсохгүй дэрх том гэмнүгэл мөнөөс мөн билээ. Тэр 500 худалдаач чинь заашлаач байсан юм. 500 данчлаачид нэгэн дор явж байхыг ямар хүн үдэж харсан байх вэ? Одвол та нөгөө хүн алж эд хөрөнгийн талж авсан хайрхан гэгч болдог. Султан хаан таны гэгэн оюун бэлэг хайрхны гэмнүглийг олд мэдсэн байдаг үү? Тийм болохоор манай эзэн Чингис хаан танаас хайрхныг галтан шилжүүлж өгөхийг эрс шаардж байна. Дор дэж чи түүнийг Монгол даваачин эзэн хаандаа тушаахад нь тэгвээс энэ хэрэг Султан хаан танд огт хамаагүй гэдэг нь нотлогдох төдийгүй энэ тайвнаар зэрэгцэн орших үнэн сэтгэлийн илэрхийлэл болох тул Султан хаан та сайтар тунгаан үзэх ажаамуу. Монголын тагнуулуудыг залхаан шийдсэн нь Султан хаан миний зориг хүслэр болсон болохоор сайтар тунгаан мод хэрэггүй. Аливаа харин шашинтан усан хөнөөх нь миний ариун зориг байлаа. За хэрэг тийм болвол Султан хаан таны хэлснийг би үг гээдгүй эзэн Чингис хаантай найдах болно. Гэт явъя да. Эднийг явуулж болохгүй. Чамайг би тавиад явуулчихгүй. Алуу. Наад харин шашинтан нарыг гадаа гаргаад тавьчих авах. Эдлээ. Та яадаг гинэ? Би харин шашинтай биш. Адилхан мусульман хүн байна. Тэгвэл чи Аллахаас уруулсан байж таарна. Мухаммед Султан хэрвээ чи өнөөдөр намайг адвал маргааш гэх Чингис хааны төмөр морин зэрэг миний ариун эсрэг удагдсан танай үргийн хатыг үнсэн тавар болон газартай тэгсэн хаяг билгийг сануулчих юм. Яв. Майзараа. Янхай. Би таны хаалгаа орохоос өмнө анхаарлаа сонсож яв. Султан хаан миний ил чадны сунгасан зүг бүхэн Балихай, Или, Самарканд, Багдадын ноёрхогчид бүгд миний хөлийн улыг доноод юм шүү. Ерөөсөө шашинтай Орсын төтөл миний хатуу хөтөө ажлыг хийдэг боолууд болсон. Тийм болохоор танай зөв Чингис хаан ариун шашны дагшин газар алхан ирж өрөхгүй давтай. Яг л тэрэнд олон мөрнийхөө хөвөнд ясаа тавих өчүүхэн жаахан газар үлдээ нэ. Аваад гар. Яв. Султан хаан нөгөө хоёрын үлдээж яах гэв? Надад нэг бодол байна. Наад хоёроо шорон багашаа дийж. Та. Та хоёрын худлаар бууж өгсөн ч өвөө. Амархаг сагсан улсын вангийн хуурчигч. Яваад амарч бай. Антан дөрөвчийн удаа манай худалдаачдыг алдан эндүрэл байсан байж болох юм. Харин энэ удаа манай элчийг хороодг нь бидний илэрхийлж айсан жоо хэрэгтэж би үзэж байна. Хаан аваа. Тэд хоёр удаа бидний элчийг хороодоо. Энэ өсөг заавал авах хэрэгтэй. Ноён жинхаа бол хаан ахта бажун нурын булан гартаа усыг үүж хамгийн хүнд бэрх үед бидний дагаар ирсэн гавьяа хийсэн. Тэрний амийг бид зүгээр би багдаж болох юм. Антан би дахин цэрэг хөдөлгөж тэр султан хайрхан нарыг амьдаар мөржиж. Зүйтэй би жигсэн цуг яваад барьж ирмээр байна. Эхлээд тэдний шахлыг шатаагаад дараа нь цаадлах хэрэгтэй. Хайцгүй дайхар мордыг. Хайцгүй дайтил та. Антан энэ удаа гацаагүй дайхасаар аргагүй уцаад та юу гэдэг юм бэ?
Зөв гоо юу нараас мэдээ хүлээж байна. Би өртөөний удаач нарыг тэргийн тухай мэдээг шуурхайдан дамжуулаад чиглүүлсэн байгаа. Хаата. Өөрөө бухайгийн хэлцгийг зөвшөөрөх учиртай шүү. Ерөөбоха. Чамд 2 төмөн зэрэг өгье. Алтан рууны орчинд хүрээлэн сууж бай. Миний санаагаад энэ удаагийн дан маш их удаан үргэлжилж мэдэх амаргүй дан байх нь ойлгомжтой. Тэнд миний найдвартай арга талыг бий болгосон байх хэрэгтэй байна. Ойлголоо. Хэрвээ дэвийн арга ухаан түүний сум шиг хурцвал би баруун явуулсыг дайхад дэгтлэх зовхгүй байхсан. Гэхдээ тэрний дэргэд ухаангаар гоцолтон гобаа юу байгаа штэ. Тэгэхээр хүчлэг үнэхээр өгсөн байх нь. Одоо өгөр бүрийн өлгөж чоныг дэвэж. Та нараа хоризмын султантай тулгарсан гэсэн байна. Тийм ээ. Алуу дэшин султан. Тэгээд ямар шүү юм бэ? Их хүчтэй байна уу? Нэг их хүчтэй биш юм шиг санагцаа. Гобаа юу зэнжин та юу зүтж байна? Бас гэж хүчтэй юм байна бай. Хэрвээ бид хаан элдэн тулдааны арга хэрэглээг бол эргэн ирж амжихгүй байсан байх. Хэрвээ хаан элдэн болгоовол бид тулдаад гарцаагүй дийднэ. За тэгвэл Хорезмын султантай эд сэлмийн хүчээр үнэн мөнөн олох цаг ирж дээ. Уг ноёдыг тогдвол их хурдай чуулна. Мэдээ. Амаарны 1219 оны 4 сард Чингис хаан олон дүү хөвгүүд Тэнгид наран тогдуулан хийлгэсэн их хурдайгаар өрн дүгний хүчрхэг бүрэн Хорезмыг байлдан илгэх талаар хэлэлцсэн байна. Тооцоо. Та бүхэн байдлыг ойлгож байгаа. Энэ бол их Монгол улсын өөдөн мандах, уруусан буурахтай холбоотой маш чухал асуудал юм. Та бүхэн байлдах, эвдрэх, буудахын ажныг сонгохон шийдчихэ. Байдна. Алтан мөргийнхэн дайны талбар дээр ясаа тавныг хэвчээс гоохж байгаагүй. Үүтэй өөр сонголт байхгүй. Ажил сэлмийнхээ өрөөр Монгол хүний суу билгийг харуулж шүү. Бидний арьс шар боловч цусны бүгдээрээ удаан билээ. Оройсонцод манай өчнөө олон хүний тусыг уусан хороолсон учраас тэднийхээ хариуг авч тэдний тусаар мөрөн голыг удаанаар будах хэрэгтэй. Хаан эцэг минь тэд манай элчийг алсан болохоор бид 5 нодлын замын уулдаг үрт тэдний толгойгоор аваа усах хэрэгтэй. Хаан эцэг минь та нас өндөр болсон болохоор онон мөрдийнхээ ирэг дээр байж байсан юм хаа. Бид ялтын тугаадуудад эргэж ирнэ. Үгүй. Би их зэрэгэн өөрөө өдрөдөн явж өмнө тэнгэрийн гисгэлийг тэр өөдгөө амттын толгой дээр болох болно. Чингис хаан минь. Миний дүү Тэмүүгэ. Оров дахь гүнж алга биши. Та хоёр намайг хийцгүй хайгуур Монгол улсын галгаламжтайг сахин хотор тугай. Би танаас 3,000 морь зэрэг үлдээгээд явна. Та нар ордер гөөгөн сайтар сахин сууж бай. Мэдээ. Одон дөө урач төмтэй ноёд янгатай ноёд намайг дагаж баруун зүгэн аян ланд мордно. Одон хатан надад бараа болон явна. Харин бүртэ болон бусад баг хатад ордер гөөгөн сахин суух хэрэгтэй. Маргааш өглөө сүлд тугаан тахиж холын аянд гарна. Мэдээ. Хаан. Танд надад айхахгүй. Бүгдээрээ суухтун. И үг байгаад өчигтун. Басаад. Хаан. Өндөр давааг давж өргөн мөрнийг эхэд уртаа энд мордохдоо уг хэрнээ захирахыг урдлаг болгож сэтгэнэ. Тэрхэн би төлбөр түн амтны хуулийг төгс ухаантай санаасан. Өөдний би чинь нүс чадвал Улсын Монголын чинь хэн гэх юм бэ? Эсвэл чи юунд муу яриг ярлан хаан байлтна. Хата их маань өгсөн үгээ гүйцэд ухаараагүй тул өршин саярхаж хажаамаа. Хата. Сайдны үгээр исүү хатны үгийг үүд сонсоод дахин шийдэхэд оройтхгүй шүү.
Хаан эзнийг хараан зөвхөх үгийн дуустал сонсох гэж юу? Энэ татар хүүхэн хаан эзнийг хараан зөвхөж яахан болох вүлээ? Би өдийн насалсан атлаа хадис мөрийг унаж харух номыг барин одох гэж байхад хаан эзэн таны насан утаг урт байдгүй яах вэ? Чингис хаан түндэс бодно. Чингис хаан түндэс бодно. Эсгүргүүд байна. Монгол тэнгэр надад өчүүхэн харамгүй илгээж байхад би амц хүүхний хараал зөвлөөс айх хэрэг үү? Юусе? Тэ айлтган өргөжүүл. Хаан мөнгө тэнгэрээс бусад дүн байдсан бүх төлбөрөн олох хуультай. Хаан эзэн мөнгнөөс бодно. Эмээ, Чингис хаан мөнгө басыг доог тавьчихсан. Хаан толгоор нэг ий чинь туйж авбад хөөг сүлбэг чинь хэн өргөх вэ? Төрсөн дөрвөн хүүгээс чинь төр барих нь хэн бэ? Хаан хүүгүүд дүүнэр харц олон нар хатад бил бүхэнд хариу айлдах эсхийг хааны зэвлэг мэддэг. Шоомэргэн чи энэ талаар юу хэлэх бол? Манлаа дэргэний хаад энэ талаар хөвгүүдийг харавгаас нь шийдэж тогтсон байдаг. Эсвэл хатан хэлдгээр ус төртэй бүсгүй хүн боловч хаан бодлохолч бидний ичээнээр үгүй. Борч, чи юу гэж бодож байна? Сайд миний үйлчлэлд улсын угсаа далгамжлах эсрэгийн эртний шийдэж тогтсон дээр энэ талаар эсвэл хатан шиг холыг харж хоёрыг сэтгэж чадсангүй. Эсвэл хатан тогтсон. Хаан эзэн байна. Хатан хүн хэдийч Есүс хэлсэн үг зөвөөс төв ажаа. Өвгөд дээдсийн ханаас одохгүй мэт явсныг минь санууллаа. Үхэл надаас тойрох мэт үнэхээр сансангүй явжээ. 10 дугин байлдаанд үхвэсхэн бэ мэдэхгүй. Юундан ойсон бэ? Морин дээр үхэх гэдэг Монгол баатар эм бахаргал биш үү? Угсаа залгамжлах тал дээр би хэн нэгнээс хаан ширээг залгамжлах авсан хүн биш ээ. Харин эзэн тулсан өөрөн хуран байгуулсан байлаа. Ийм учраас энэ хэргийг жаахан талгар дуулан орхисон тал байна. Хаан Бард миний бодоход Есүс ихчийн үг үнэхээр зөв очих. Хэдийгээр би хаан таны үрийг тань гаргасан ч гэлээ хараахан эрийн цэл хүрээгүй үлгийтэй нэлхараа байгаа учраас хаан ширээг залгамжлах хувьтай хүнийг сонгохдоо бүртээ хатны дөрвөн хүүгийн дундаас эрдэм чадалтайг нь шалгаруулвас зохистой болов уу гэж бодож байна. Үйтэй үг байна. Чи хөвгүүдийн уугнан тул энэ талаар юу хэлэх вэ? Хаан эзэн, та эцэг минь. Өчиг үг хэлгээд юунд энэ мэрэгдийн агч бидийг захируулах гэж байна та? Чи юу гэнэ? Хаан эцэг намайг адуухаж байсан удаагүй атал. Чи яагаад дормжлог утааж байна? Чи юу гэнэ намайг мэрэгдийн агч хэмээн хэлэх болов? Чиний гарал үлхийг мэдэх хүн надад хэлсэн юм. Төдийдэрг худлаа юм чинь хэн гэдгийг асуух хэрэггүй болоо. Би орд хүрээний дунд мөрөдөө нислэн шарахтаа нэг үедээ таарсан юм. Тэр хүн чиний төрсөөс гэдгийг хэлсэн. Цагаа бачи дуугүй бай. Битгий дими тонгос. Цагаа чи саяхан хэлсэн үгний хэллээ танаа үзэхгүй дээ. Үзэлтэй. Би чамаа хайх юм уу? Тэгвэл чи надаас энэ юугаараа илүү? Би чамтай хүч чадлаараа үзэхгүй. Тэгвэл хоёул харамсъя. Би чамтай юу бодож шааргах юм? Тэгвэл барилдаа хийлгүүл би унсан надраас эд болтугай. Чам шиг мэрэгдийн шээстэй барилдаж яах юм? Лолцоо. Ханаа. Чи мэрэгдийн өрөөндс гэж сагаадад хэн хэлсэн? Тэрнийг мэдэж байгаа хүн байна уу? Одоо хүн надад хэлээд. Би мэдэж байна. Жамуух алтан хоёр чиний авгах хүчийг хатгаж байгаад цагаатай энэ үгийг хэлүүлсэн. Цагаатай энэ үнэн үү? Тийм ээ. Очрол эцгийн үхвэсэй гэж бодож явдаг өдөн төвөр тань байсан. Тэрний хорт хэлийг эсхэн тасаж хаяагүйдэн одоо хорт төсөлмөнд хөрж байна. Ягадаван та зэдэм оглоо бэжэд танаа эсэгт дагаар орж байх үед танах нохоогон оруулаа суу хөрөхгүй маллаа хэцүүхэн амьдралтай байсан.
төдийгөөс өдөө болсон яаж явж ирсэн сайн мэдэх бол тэрийн явдлыг өнөө санахаас болон хөөс оргих шиг болох юм да. Цагаат. Хатны сайхан ихийнхээ халуун илгийг имтлэх чалчаамуугийг чи хэллээ. Үлэн элэг нэгт өөрт хатны хүүхэд биш үү? Халуун элэг нэгт хамт төрсөн хүүхэд биш үү та нар? Зүчийн төрөх үед би хаан эзний хажууд байсан. Тэгэхэд ямуух зүчийн гарал үүслийн тухай учиргүй хүжир үгийг хаан эзэнд анх хэлж байсан. Чи өөрөө бодсоо хаан хар буруу самдаг хүн бүхэн зүчийн гарал үүслийн талаар хааны сэтгэлийг сэмдэх хатууг сургуулдаг байсан байна. Гэтэл чи яхаараа тэдний талд ордог үү? Эвэлдээ тээсэн эхийн хэтэрхий ачийг мартаж сэдэр үгээр гомдтогвол хязээж баясгаж чаддгүй юм. Тэнгэр минь. Миний энэ насанд амсах үеийн үр дуусах болоогүй гэж юу? Жаргарсан хойно ийм юм үзэж байх ч гэжтэй. Бэргэгчээ Хатан их минь. Үеийн үр энэ юм байх та. Хаан би буруугаа ойлголоо. Эцэг боорчх тэдний цагаат ахыг залгисан штэ. Алах бэх минь ээж нь хурдан өхөж талд орох юм. Ээж тэдний юм яриад л да. Ээж би мэрэгдэд олцлогдохдоо өгчихгүй явсан. Тэгсэн бол дээр байж. Ээж. Хоёулаа эндээс тонил. Аха. Би хүртэл хүмүүст чи ярьж ирсэн үгийг сандаг шүү. Хаан бол эцэг минь хамаг улсаа байгуулахдаа хар толгоогоо хайрлалгүй, халуун цусаа гамнуудгүй, хамхис нүдээ ирмэлгүй, гарын хань зүгдэрлэж, гадаад хормойг дэрсэн, шүлгийн хөөсөөр ундааж, шүдний махаар хоолдож, улын хүсийг урсдал, улсаа хурааж явхад хайрт хатан их минь хамт зовж явсан шүү. Гэтэл та нар надаас ахтах хүмүүс мөртлөө яхаар энэ бүгдийг ухаардгүй лээ. Ээж минь. Та сэтгэлээр бич юм да. Хүүгийн тань буруу гэж. Ээж. Би айдын ууган хүмүүртөө ачдал таньгаа өргөж тойлохгүй. Эрх мэдэлд ухаанаа хөтлүүлээд цагаат атна муудчих байдаг байна шүү. Би ээж таньгаа имрэг хайрыг хөсөлдүүлжээ. Хүүгийн чинь буруу. Ээж, хүүгийн чинь буруугаа ухаарлаа. Ээж. Та үнээр бухимдаад байвал бидний нэвширтэл сайн хөвшөвчтэй. Ээж, та бидний үйл ажиллагаа. Ээж, ах нар буруугаа ойлгосноос хойш та битгий үйлсэл та. Энэс хойш та хоёр битгий хэрэлдэж муудалцаж байгаа ч тэгж явж чадахгүй. Чадна. Чадлагүй явах ээж. За тэгвэл хаан эцэг дээр очиж буруугаа хүлээцгээе. За ээж. Дахиад нэг хийгээд. Хаан хамрыг ирээ. Хаан аваа. Би дам үгэнд давтаж таныхаа уурыг хүрэх хүчиргүй байжээ. Юу буруу? Үгүй. Би хүний анх хүн байж төрүүлж гар хөдөлгөж хаан аавын уур хилэг төрүүлсэн түн буруутай. Би та нарын хоосон үгийг дуудмааргүй байна. Ашиггүй та нар дөрөвдөн ирсэн болохоор хаан ширэг задамжлах тухай сандаа хэлээд. Цагаатай. Чиглээ хэлээд. Мэдлээ. Зүчийн хүч эрдмийг басамжилж болохгүй. Аавын хөвүүдийн ахмад нь зүч бид хоёр биз. Хаан эцэгдээ хавсарж хүчээ өгье. Дэлдрэн зайсан этгээдийг тасч авчиж шийдгий. Салж саацсан этгээдийг салбартал завчиж бай. Өгөөдөө өршөөлтэй болохоор өргөнжлөхөд болно. Хаан эцгийн дэргэд хамт байлгаж бараат их малгайг бариулан мэдүүлж болно.
Зүүч чи юу гэж бодож байна? Цагаадан хэлсэн ёсоор бид танд хавсарч хүчээ өгье. Өгөөдэй хөргөмжлөе. Та нараа үнэн сэтгэлээсээ хэлж байна уу? Би хэлсэн үгнээс хэрхэвч нэцэхгүй. Би ч бас. Өгөөдэй. Чамаараа хаан ширээ залгуулна гэвэл чи ямар саналтай байна? Хаан эцэг саярхаж үг хэлгээд би юугаа хэлэх вэ? Ямар чадахгүй гэлтэй биш. Харин ч би хаан аав таныхаа сэтгэлийг амар тайван байлгахын тулд чадах чинээгээр хичээх болно. Миний эрдэм чадал ах トゥ нартай хүрэхгүй тал бий. Гэхдээ л би хүчээ шавхан хичээх болно. Толоо чи юу гэмээр байна? Би хаан эцгийн нэрэлсэн ахын дэргэд байж мартсныг сануулж, үндэснийг цэрүүлж, урайлах дунд нь уухай нэмж, унах моринд нь ташуур болж, холын аянд явуулцаж, ойрын данд оролцож туслая. За тэгвэл өгөөдэй хаан ширээ залгамжил хар цогтлоо. Олон оннор өөр өөрсдийн угсаа залгамжлах хүүхдийн томилог миний хүсэл зорилгоор явж чадсан цагт улс гэр маань өнө мөнх амар амгалан байх болно. За та нар явцгаа та. За би явъя. Хаан аваа, би нэгэн хэргийн төлөө санаа зовоод байна. Юунд тэр вүлээ? Хаан аваа, хойд үеийн хөвүүд ач нар маань өвсөнд орооч үхэр тоож идэхгүй, өөхөнд хоживч нохой тоож шинжлэхгүй юм төрөөд хандгайг харваад огтныг онох болоозаа хэмээн санаа зовж байна. Санаа зовлтгүй. Өгөөдөн хөвүүд ач нар бүгдээрэн өвсөнд орооч үхэр тоож идэхгүй, өөхөнд хоживч нохой тоож шинжлэхгүй амтан дөрхаваас миний ураг төрөлдийн дотороос нэг сайн хөвөн төрөх байлгүй. Чи тэрүүгээр хаан ширээ залгамжуулаад болгон тэр. Мэдлээ. Хаан аваа. Манайрны 1219 он. Хэмүүчин мөн үү? Тийм ээ. Чи бас л байнд явах болсон гэвүү. Үчингийн ухаан санаа саруулгаа дээр хэлхүүгээ хурдан гүйцэхэд хэлж. Ээжээ. Хүн баруун зүг аян танд явлаа. Баруун зүгийн аян дан гэхээр 8 тангууд уйгар нартай байлдах уу? Өөр ямар улс байдгийг? Мали гэдэг улс байдгийг гэнэ. Тэд чинь бүгдээрээ манайд дагаар орсон биш үү? Энэ удаа Хорезм гэдэг улс руу дайдахаар явна. Баруун Ляо улстай хил залгаа байдаг маш баян чинэлэг хүчрэх улс байдаг юм байна. Яагаад дайдах гэж байгаа юм? Зугаад чи ах үлээ. Чи уучраа мэдв. Тэр хол зам туулаад эсрэг тал чинь тийм хүчрхэг юм бол 8-10 жилээс наашгүй илхүү дээ. Ээжээ. Аав чинь татаруудад хорлогдсон үхээд таачууд бид 9-ийг өрхөн одож байсныг санахаар мөн ч урт хугацаа өнгөрчтэй. Би Исүхэдэ 5 сайхан баатар хүүг нь өсгөж өгсөн. Затхас мандраар 9 хүнийг тэжээдэг байж байлаа. Зором яасан гэж? Зором харахад дэвгүй боловч бас дайчгүй шүү. Өвчнгийн ухаас хамраад байна. За би тэгвэл да. Аяар би таныг дагуулад инг ботхолохыг харуулах болно. Битгий уйлцаа юм. Битгий уйл та.
Хадана. Чи бол манай гэрийн ачлал хүмүү. Ээжийг минь сайн асарж байдаг юм шүү. Ээжтэйгээ дахиад уулзахгүй ч байж мэднэ. Тэр цагт чи ээжийн минь толгойг түшиж сайхан өнгөрүүлээрэй. Хаанта. Та санаа амар явдаа. Би үүжингээс холдохгүй сахиж суух болно. Манай эртний 1219 оны 4 сард Чингис хаан 57 насны сүүдөр тохиосон жил Монголын эзэнт гүрний их цэрэг 3 голын сав газраас Хорезмыг дагаар мордлоо. Дэлхийг байлдан дагуулагчийн жинхэнэ түүх яг энэ үеэс эхэлсэн болгоо. Тийм үү. Чи явах гэж байна уу? Явъя да ээж. Чи тэгээ хийцээ эргэж ирэх юм. Нэг их удахгүй хаа. Удахгүй. Чи битгий намайг хууралдаа. Чиний очих газар хүртэл бүтэн 1 жил явдаг гэсэн штэ. Эргэж ирэхэд чиний ээж нь амьд мэд байх болов. Ээж минь. Эргэж ирэхэд нь ээж нь 80 гарчихсан байх болно. Тийм болохоор бид хоёр дахин уулзах болов та. Ээж. Явдаа хүм.